За над руу маш олон янзын хүмүүс гар утсаар холбогддог. За тэдгээр хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр буудрагчаа сэтгүүлч над туслаач. Би маш их хэмжээний мөнгөө бусдад залуудаа тохирчлоо. Миний фэйсбүүкийн одоо хаяг руу маань хэн нэг нэвтрээд миний найзуудаас их хэмжээний мөнгө зээлээд алга болчлаа. Би одоо яах вэ гэж хэлдэг. Нөгөө нэг зүйл нь болохоор би гадаад руу рубль шилжүүлэх хийх гэсэн биш. Нөгөө хүмүүс миний мөнгийг аваад Орос руу алга болчлоо. Би ингээ хогчоод байна. Та энэ хүмүүсийг олон нийт бичлээд өгөөч. Энэ хүмүүсийг олон нийт мэдээлээд өгөөч. Дахиж над шиг хэн нэг хохироход битгий хүргээч хэмээн олноороо хэлдэг. Амьдралаараа тоглогч. Энэ оны 10 сарын байдлаар нийтдээ 31320 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. За үүнээс зайлах гэмт хэрэг нь 10320 бүртгэгдсэн. 2022 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 10,320 хүн залингийн хохирогч болсон байгаа юм. За эдгээр хохирогчдын 88% нь интернет буюу цахим орчинд одоо залингийн хохирч болж үлддэг бөгөөд тэдгээр одоо хохирч байгаа хүмүүсийн дийлэнх хоолох нь дандаа 35-аас дээш насныхан байдаг. За тэгэхээр ийм олон хүн цахим залингийн хохирч болоод байгаа учраас энэ цахим залин гэдэг зүйл хэрхэн үйлдэгддэг юм бэ? Үүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг одоо мэдээллийг та бүхэндээ хүргье. Цахим залингийн 1-р хувилбар. За дөнгөж сая бид бүхэн одоо нэр бүхий нэгэн иргэн өөрийнхөө 500 мянган төгрөгөө бусдад залиулж байгааг яг боддоор нь харлаа. За тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой байсан бэ гэхээр тухайн одоо фэйсбүүкээс хандаж мөнгө зээсэн дүүргөө уцаар зүгээр залгаад яг мөн үү биш үү миний дүү үнэхээр шинаас мөнгө хэлэх чам уу асуусан л бол энэ одоо хүн мөнгөөрөө хохирж үлдэхгүй байх байсан. Харамсалтай нь ийм өчүүхэн жоохон зүйл дээр л одоо ингээ анзаарахгүй хайн ганцнаас үүдээд ийм их хэмжээнийхэн мөнгийг ингээ дараалтж хогсон байгаамаа. Энэ хэрэг маань өөрөө сүүлийн жилүүдэд ялангуяа энэ ковидын нөхцөл байдлаас болоод цахим хэрэглээ бол нэлээд өссөн. Ялангуяа төлбөр тооцоо хүртэл одоо бэлнэр гэхээсээ илүү цахимаар хийгдэх нь одоо нэмэгдсэн тийм ээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн цахимд орчинд зарцуулах цаг хугацаатай холбоотойгоор залилэгчдийн одоо бай бас тийшээ чиглэж гин гэсэн үг. Цахим залингийн 2-р хувилбар. Фэйсбүүкийг Монгол улсын 2 сая орчим иргэн өдөр болгон одоо тогтмол татамжтайгаар байнга ашиглаж байдаг. За ийм олон хүнийг багтаасан энэ одоо платформ дотор төрөл бүрийн одоо бараа материал, хувцас, янз бүрийн одоо эд хэрэглэл тавилгыг тогтчлыг зарах наймаа тасралтгүй үе зайгүй үргэлжиж буцалж байдаг. За мэдээж хэрэг энэ дотор бас чанартай бараа бүтээгдэхүүнийг хариуцлагатайгаар зардаг иргэн бол маш олон байгаа. Үүнийг үгүйсэхгүй. Гэтэл яг энэ хувилбарыг нь хуулбарлан одоо шинээр хуудас нээгээд хуурамч хаяг ашиглан бусдыг зайлдаг маш олон этгээд бас байгаа юм. За тухайлбал 48 настай эмэгтэй энэ гэдэг хүн одоо фэйсбүүк хуудас ухажснаа одоо маш гоё одоо гутлыг тийм ээ 150 мянган төгрөг одоо ингээд зарж байна. Энэ одоо зарж байгаа үнээсээ дараа одоо 2 дахин хямдхан үнээр зарж байна гэдэг мэдээлэл итгээд одоо мөнгөө шилжүүлж захиасан сүдээд хохирч босон байгаа юм. За тэгэхээр энэ фэйсбүүкийг одоо худалдааг ашиглаж хэрхэн одоо хэрэглэгчтэйгээ урагддаг нэгэн одоо ботой жишээтэй та бүхнийг танилцуулъя. Facebook хатад бүх параболыг отож дарны одоо хямдрал зардаг гэсэн фильтр ороод тэгээд харж ирсэн чинь ажлын хөтөлбөр хаантай бодлого авсан чинь filter бодлого. Тэгээд дангуу процесс хямдрал зардаг тэгэхээр дахиад ирсэн чинь та 50% нь тэгээд таны бодлого дахиад батлаад чинь тэгэхээр 75 мянган шилжүүлж байсан чинь 15 хоногийн дараа таны бараа бэлэн боллоо. Та одоо гэрээ хаяг очныхаа дугаартаа явуулсан хэрнээ хотод гэрээ хаягийг явуулсан чинь одоо та өдөр мөнгө шилжүүлэхдээ таны бараа хүргээд ирнэ гэсэн. Би өөрөө хөдөө ирсэн болохоор шилжүүлсэн. Тэгээд
чигээ бараа маань очихсан чи одоо 24 цагийн дараа гэдэг. Тэгээд хавчаа маргааш нь хүлээлт байдаг нөгөөдөр нь яасан чинь нэг Facebook блог хийсэн юм өөртөө. Тэгээд юу гах чадаа гэдэг. Цахим залингийн 3 дугаар хувилбар. Залхигийн хэрэгчин бол тухайн үеийн цаг үеийн шинжээсээ шалтгаалаад илүү их түлхүү гардаг л да. За одоо бол шинэ жил болж байгаа учраас нөгөө шинэ жилээр байрны түрээсүүд байна тий. Нөгөө 2 давхар хаусууд гээл шинэ жилийн тогтчлолттой тийм хаусууд түрээслэнгээл одоо өөр байшингийн зургийг оруулаад тэр нэг одоо тэнд нь хүмүүс итгэж мөнгө шилжүүлж урьдчилан мөнгө шилжүүлж байна. За оюутнуудын хувьд гэх юм бол 9 сарын 1 болох төгөөлөд ирлээ байрны түрээстэй холбоотой заллингууд гэдэг яг энэ нөгөө цаг үеийн шинжээсээ хамаарат тухайн үед бүртгэгдээд явдаг тийм шинжтэй. За та бүхэн сая сонслоо. Улирлын чанартай одоо түрээсийн заллин гэдэг зүйл одоо бас шинээр гарч ирсэн байгаа. Энэ дэхтэй маш хорлонтой бөгөөд маш олон хүнийг хамруулж маш их хэмжээний хөрөнгө мөнгөний авдагаараа бас их онцлогтой хэрэг байгаа. За заллин бэлтгэгчдийн одоо энэхүү арга нь жилээс жилд нарийсч илүү үнэмшилтэй, илүү одоо ихтгэл өмчт төрөлхөөс болсон байдаг. За тухайлбал яаж одоо энэ заллин явагддаг вэ гэхээр одоо түрээсийн байрыг зах зээлийн одоо дундаж үнэлгээнээс тухайлбал нэг өрөө байр одоо нэг 600-аас 800 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол тэдгээр хүмүүс одоо нэг өрөө байрыг 500 мянгаар түрээслэнийгээ зараа тавьчихдаг. Тэгэнгүүт одоо маш олон хүмүүс тэр зарийн дагуу холбогдонгууд бид нар одоо ингээд байраа түрээслэхээр болчлоо. Та одоо хожимдсан байна. Одоо манай байрыг түрээслэхээр одоо хүмүүс маань одоо ирж байна. Одоо баг гадаа ирсэн байгаа байхаа гэж хэлждэг. Тэгэнгүүт одоо ийм хямдхан байрыг алдахгүй тулд тухайн иргэд маань яадаг вэ гэхээр ихчээ наа хүн чинь түрээсч ихтэйгүү л байгаа юм биш үү? Та наадхайгаа боловчгаа. Би тань руу одоо яг наа үнээр чинь хагас жилийн одоо түрээсний төлбөрийг урьдчилгаагаа яг одоо танд ансруу хийчихээ. Та дансаа өгч. Тэгээд тухайн хүн рүү холбогдоод би одоо өөрхөн түрээсээр болчлоо. Чи одоо буцаач гэдэг юм ингээ хийчихээ гэж хэлээд ингээ мөнгө өгчдөг. Гэтэл яг үнэндээ тухайн тийм одоо түрээсч байр огт байдаггүй бөгөөд зүгээр л одоо ингээ хэрэглэгч нарыг одоо зах зээлээс хямд үнэтэй одоо орон сууц түрээслэнэ гэдэг урхиндаа оруулж түүнийгээр далимдуулан одоо маш их хэмжээний хүн мөнгөийг зайлдаг гэмт этгээдүүд үүний ард нуугдж байдаг юм байна. Тэгэхээр та бүхэн одоо ямар нэгэн байдлаар туслангийн байр, түрээсийн байр, хажуу өрөө за тэгээд бас одоо амралтынхаа өдрүүдээр гэр бүлэрээ найз нөхдөөрөө хамт олноороо бас ингээд лагерын байр нүс дээр одоо очихын тулд одоо мөнгөө битгий урьдчилж шийдвүүлж байгаарэ. Заавал тухайн хүнтэйгээ очиж уулзаад тухайн одоо түрээслэгч газараа өөрийн бэрэж одоо цаг заваа зориулан очиж үзээд за тэгээд одоо төлхүүрээ авсныхаа үндсэн дээр тухайн мөнгөө шилжүүлж үзэхгүй бол одоо хин нэгэн этгээдийн байрныхан зургийг зүгээр фэйсбүүкт тавиад та одоо түрээслийг жожгоол урьдчилгаа мөнгөө шилжүүлээ гэсэнд нь этгээд одоо битгий мөнгөө шилжүүлж байгаа ч үүнээсээ үүдээд та бүхэн бас их хэмжээний мөнгө төргөө алдаж хохирдгийн шүү гэдгийг бас анхааруулж хэлэх зүйтэй байна. Цахим залингийн 4-р хувилбар. За манай нууц сэмэн сайт руу бас маш олон хүмүүс холбогддог дараагийн шалтгаан нь болохоор мөнгө гуйлагтай холбоотой заллин байдаг. За тэдгээр хүмүүс маань одоо ямар хүмүүст урьдтагдж эд хөрөнгөөр их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохирдог вэ гэхээр одоо рублийн үн одоо зах зээлийн үнэлгээ нь одоо 8 шарга дээр ч байдаг юм уу? Одоо бусад одоо яг албан ёсны одоо валют харилцааны газрууд дээр 54 төгрөгийн үнэтэй байж хахад заллин бэлтгэгчтэй маань одоо 51 ч байдаг юм уу? 50 ч байдаг юм уу? Арай татуу үнээр одоо рубль зарнаа гэж зараа тавьчихдаг. За тэгэхээр мэдээж бас нөгөө 50, 60, 70, 100 мянга зарим тохиолдолд сая рубль төрөлж үзэх хүмүүс чинь тухайн одоо 3-4 мөнгө чинь одоо хэмжээний мөнгө болго хувирчих учраас үүнд нь одоо ингээд одоо хууртагдаад их хэмжээний мөнгөө хизээч уулзаж байгаагүй хизээч барааг нь харж байгаагүй хүмүүстэй итгээд гадаадын банк руу шилжүүлчихсэн байдаг юм байна. За тухайлбал Галбаатар Золзая гэх нэртэй хаягнаас рубль шимтгэлгүй шуурхаа шилжүүлэх гэх зарыг одоо Facebook удаас тогтмол байршуулдаг. За энэ зарийн дагуу иргэд одоо холбогдоод бүр 2 сая 400 мянгаас 39 сая төгрөгөөр хүртэл шилжүүлж алдсан тухайгаа бид нар бас хэлсэн байдаг. За уг этгээд заллих гэж бүх хүнтэйгээ огт уулздаггүй бөгөөд Facebook чатаар дараах хүний гадаад паспортын зургийг баталгаа болгон илгээгээд Оросын албаны улсын
Spare and Think of Bank-ын данс руу мөнгийг нь шилжүүлж авмагцаа ор зураггүй алга учгадаг байгаа юм. За энэ оны 10 сарын байдлаар нийтдээ 818 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зөвхөн захин орчинд үйлдэгдсэн залхах гэмтний хохирлын үнийн дүн. За үүнээс цагдаа байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нөхөн төлөвлөсөн үнийн дүн 799 тэрбум төгрөг. Ер нь бол Монгол улсынхаа банк санхүүгийн байгууллага дотор гүйцэтгэсэн тохиолдолд тухайн заллим эхлэгч этгээдийг бол цагдаагийн байгууллагын албаагчид маань ямар нэгэн байдлаар тодорхой хугацааны дараа заавал олж илрүүлж чаддаг. Харин хэр давнаад гадаадын банк руу мөнгө шилжүүлсэн тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэг бол идэрх магадлал бараг байхгүйтэй адилхан. Байлаа гэхэд маш удаан жилийн хугацаа шаарддаг учраас ийм зүйл битгий гинэн байдлаар итгэж мөнгө төргөө алдаач хэмээн иргэд та бүхэндээ бас хэрэглүүлж анхааруулж хэлэх зүйтэй байхаа. За гадаад улсад хэргийн холбогдогч байгаа тохиолдолд гадаад улсын хин нэгний данс руу шилжүүлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэхэд Монгол улс гадаадын 17 улстай эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна л да. Дэлхийн улс орноос 17. Тэгэхээр энэ 17 улсаас бусад улс болоо мөнгө шилжүүлсэн тохиолдолд энэ мөрдөн шалгах ажиллагаа цаашид үргэлжлэхэд хүндрэлтэй адил. За манай Нууц зэмээ сайт руу холбогдсон хүмүүс маань саяны дээр Орсын Spare and Think of Bank руу хэмжээнийхээ мөнгөийг шилжүүлээд бүр 39 сая төгрөгийг шилжүүлж алдчихад ямар ч рубль авсан зүйл байхгүй хогсныхаа дараа залгич этгээдгээр мэдээж уцаар холбогдсон байгаа юм. Зар дээр тавьдаг усныхан дугаард холбогдоод. Тэгэнгүүт залсан этгээд юу ч хэлдэг гэж. Биошар хайн сурдаг оюутан баггүй юу Оросд сурдаг. Тэгээд сарын 23-нд адлага ихсгэр болоод Монгол явахаар гэсэн. Тэгээ Монгол явахаар мөнгө солиулах хэрэгтэй. Болоод мөнгө солиулсан тэгээд албатар золзоо гэдэг хүн холбогдоод тэгээд чаттэй рубль шилжүүлж авахар гэсэн байхгүй юу? Тэгээд тэр хүн болохоор ингээд надаа төлгөөн гэдэг данс өгсөн. Тэгсэн чинь би ингээд за би 23,000 рубль авъя гэж сая 213,000 төгрөг тэр хүний данс өгсөн байхгүй юу? Тэгээд би Монгол шилжүүлсэд хүлээгээд байжсэн. Монгол орж ирэх болоо тэгээд тэр хүн яасан бай хаач юу яарчтай хэрэгтэй байна. Бичсэн чинь уртаас нэг видео ажиллахгүй байна. Гацаад байна ахын 5 минут хүлээ. Тэгжсэн ахын манай юун дээр Алтанболог дээр байдаг банк бус байгууллага юм аа. Тийм болохоор тэнд байдаг сүлжээ маань болохгүй гинэ. Тийм болохоор дахиад нэг 30 минут хүлээх хэрэгтэй боллоо. Тэнгүүд бичлээ заа гэж дахиад хүлээгээд тэгээ байжсэн чинь сүлдээ ингээд яасан бэ хамарч нүгэ цаад бичсэн чинь намайг болоод хэвчээгүй фэйсбүүкээр тэгээс сүлдээ ингээд бүр залгаад радиогийн бэр сургуулийн нэр хаар ингээд яриулсан байхгүй юу гэсэн чинь юу л ямар том байдгүй чамаа бүр Украины дайс уу явуулчмаар байдгүй юу гэж бидний бүр тэгээд ингээд видео калаар залхангууд нөгөө юу авчиж байгаа видео калаа авангуудаа ингээд гэрлэн дөрцөн зүгээр ингээд хадаж хоож инээгээд байгаа байхгүй юу тэг замуудаа ингээд юу ч дуухгүй тасалж байна. За зөвхөн 2022 оны эхний 10 сарын байдлаар гэхэд иргэд маань цахим зайланд өртөж нийтдээ Монгол улсын иргэд 818 тэрбум төгрөгөө алдсан байгаа юм. 818 тэрбум төгрөг. Энэ хөгжлийн банкны бараг чанаргүй зээлэл бараг үнийн дүнгээрээ тэнцэж очих үст. Тийм их мөнгийг бид нар ингээд итгээд алдчихдаг. За тэгэхээр ийм их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохирохгүй байхын тулд дараах арга хэмжээг аваач сонос хэмжээтэй байгаа ч хэмээн цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэнд хандаж дараах зөвлөм мэдээллийг бас өгч байна. За захим орчин гэхэлэр иргэд бүгдээрээ л захим орчинд нэвтэрч гисэн. Тэгээ бүгдээрээ л Facebook Gmail интернет хаягтай байгаа. За иргэд бол энэ гэмт хэрэгт яаж өртөөд байна уу гэхэлэр нөгөө нууцгүй алддаг тийм нөгөө хүн тааж тавлах аргагүй бол код хийж өөрийнхөө хувийн мэдээллийг хангах хэрэгтэй. Нөгөө аюул байдлаа хангах хэрэгтэй байтал нөгөө утасынхаа дугаараар л хийждэг. Эсвэл төрсөн он саруудаар хийждэг. Эсвэл нэг мартахгүй гэсэн үүднээсээ нэг ойрхон тэгээ тоо үсэг хийгээд яг энэ төрлөөр ирэхэд бол гэмт хэрэгт өртөж байгаа. За дахиад нөгөө талаар нөгөө фэйсбүүкээр бүгдээрээ л энэ фэйсбүүкийг ашиглаж байгаа учраас төлхөө энэ орчинд гэмт хэрэг бүртгэж байгаа.
За тэгээд тэр одоо нөгөө нууц үгээ алдснаас болоод энэ гарч ирж байгаа. За дахиад нөгөө бусдаас мөнгө зээлээч тий чатаар мөнгө зээлээч гэж мессеж ирэх үед нь ямар ч нэгтэлсэн зүйл авахгүйгээр итгээд зөвхөн тэр хүний хэлсэн тэр чатанд итгээд л мөнгөө шилжүүлж байгаа. Энэ залах гэмтэр маань эрүүгийн хуулийн тусгай анги 17-ийн 3 дугаар зүйлээр залах гэмтэрээр одоо зөвшлөгдөн шалгагдаад хамгийн ихт 12 жилээр хорих ялгаа шийтгүүлдэг. Өөр хүний антай адилхан Үндсэндээ хохирлын үнийн дүнгээс хамааран за дээр нь дахиад хүндрүүлэх нөхцөл байдал гэж байдаг л да. За үүн дээр нөгөө амьдралын хөөсөр олгосон буюу удаа дараа энэ гэмтрийг үлдээд өөрийнхөө амьдралын хөөсөр буюу одоо хоол хүнстэй өөрийнхөө яг амьдралынхаа хэрэгцээнд шилжиж байгаа тохиолдолд энэ зүйл ангаараа одоо нөгөө хүндрүүлээд 12 хүртэл хичээл хорих ялгаа шийтгдэг. хамгийн багадаа. Хамгийн багадаа гурав. За тэгэхээр та бүхэн сая сонслоо. Одоо амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үйлдэл нь хамгийн багадаа 3 жил. За тэгээд дээшдээ цаашлаад ингээ хүндрээ явах юм бол одоо олон хүнийг хориогоод их хэмжээний мөнгөнд бүр хориосон тохиолдол бүр 12 жилийн хориход авч байгаа юм. Бүр хүний амь насыг одоо хороосноос бараг өндөр тим хэмжээний ялын санкцыг авна гэдгээр залуучууд мэддэггүй. Ингээд нэг насныхаа амьдралаар тоглоод дуусч байна. За тэгэхээр ийм төрлийн гэмт хэргийг битгий хийгээч хэмээн залуучууд та бүхнээсээ бас уриалж байна. Зөвхөн 2022 оны эхний 10 сарын байдлаар тэгэхэд чинь 10,320 хүн ийм төрлийн хогш болсон байна гэдгээр энэ иргэдийн цаат мэдээж бас нэг 5-аас 6 мянган залуу маань ингээд амьдралаараа тоглоод 3-аас бас 12 хүртэлх жилийн ял аваад ингээд шоронгийн ард орж байна. Тэгэхээр иргэд та бүхэн маань за тэр тусмаа 35-аас дээш насныхан та бүхэн маань энэ цахим зайлан гэдэг зүйл одоо битгий өртөөч, битгий гинэн байгаа ч хэмээн одоо сэрэмжлүүлж уриалж байна. Харин энэ төрлийн гэмт хэргийг одоо хийгээд байгаа холбогдоод байгаа энэ цэл залуухан, ойр залуухан насны залуучуудаа та бүхэн энэ хэргийг хийснээрээ маш их хэмжээний одоо яж тэтгэл авч амьдралаараа хөрж дуусчихаа шүү гэдгийг бас хэлэх нь зүйтэй байхаа.